Монгол улс хүүхдэд онц ээлгүй улс. Чи өөрийнхөө хүүхдийг хайрлаад, халамжлаад заяа. Зүгээр л хэн нэгэн хурж ирээ чиний хүүхдийг хүчирхийлээд, хүчиндээ зодоод, алаад аль нэг газрын булангийн жорлонд зүгээр хайчиж штэ. Цаазын ялаа иймэрхүү юм дээрээ сэргээгээч ээ. Бүр арай нэрээ. Зүгээр хардаа муусан лалруудад заяа 25 жил насаар нь хоригдох ял өгөөд бидний улсад төлдөг татврын мөнгөөр 25 жил тижээлгэж байна. Наам уу ялтанчин шоронд суугаад гарч ирээд нийгэм шиг чадваргүй амьдралаа аваа яв хоолоо олоод идэх чадваргүй болохоор 8 настай хүүхдийг бузарлаа буцаад төрөөр 25 жил тижээлэх гээд явж байгаа мó. Ганцхан сумны мөнгөөр алалтаа наатгаа бүр цаазын ялыг сэргээгээч ямар муухай юм бэ? Би дүүтэй, би охин дүүтэй, би ирээдүйд би хүүхэдтэй, үр хүүхэдтэй болно. Ямар баталгаа байгаа юм бэ энэ чи? Тоглоомын талбай дээрээ өхөн, хүнд хүчирхийлүүлж өхөн, зодуулна, нүдүүлнэ, нэг балаа аваа гарч ирээ янхан банцлаар нь хараана. Үеийнх нь хүүхдүүд зодно. Яаж амьдраад байгаа юм бэ? Ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ нэрээ? Ёо, бурхан минь ээ. Цаазын ялаа сэргээгээд бүр ингээд давалгаалаад өгдөг хүү солонгосчууд шиг хятадууд шиг бүр яг тэднэр шиг бүр ингээд тэмцээд хүү бүр арай нэрээ. Үнэхээр амар